Дараагийн мэдээг танилцуулъя. 10 дугаар сарын 7-ны өдөр буюу Израиль улс Газын зурвасад байлдааны үйл ажиллагаа эхлүүлснээр 2 жилийн үдсэн. За энэ үйл явцтай холбоотойгоор Египтэд талуудын яриа хэлцээ өрнөж байгаа юм байна. Даваа гарагт эхэлсэн энэхүү одоо яриа хэлцээ нь Улаан тэнгисийн Шарм эль-Шейх хотод болж байгаа. За үүнд бол Хамас болон Израилийн төлөөлөгчд гал зогсоох асуудлаар хэлцээ хийж байгаа юм байна. За ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас энэхүү одоо Газын зурвасад өрнөж байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх энх тайвныг тогтоох тухай саналыг одоо гаргасан. За энэ саналд нь Хамас бүлэглэлээс нааштай хариу өгсөн учраас талууд энхүү Египтэд уулзгаар шийдвэрлсэн юм байна. За энэ бол бүрэн хэмжээний хилцээр болж байгаа. За талууд магадгүй энэхүү яриа хэлцээд хүрэхэд нэгээс илүү хоногийг зарцуулах боломжтой гэж Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа үзэж байгаа юм. За Израиль Газын зурвасаас гарах ёстой. За мөн зохих одоо талбай нөхцөл байдалд бол хангацсан тохиолдолд үлдсэн барьцаалагдсан хүмүүсийг сулна гэдгийг Хамас бүлэглэлийн зүгээс мэдгдсэн байна. За Газын зурвасын хамгийн том суурин болох Газа хот болон сүрсэн одоо Палестины бусад хэсгүүдэд Израиль хүчтэй даралтай сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн хിവэр байна. За өөрөөр хэлбэл яриа хэлцээ өрнөж байгаа ч гэсэн Израилийн товтлогоо үргэлжилсэн хിവэр байгаа. За үүнтэй холбоотойгоор дэлхийн хамтын нийгэмлэг олон улсын зүгээс бол энгийн иргэд үүнд нь хохирч байгаад ихээхэн санаа зовж эмзэглэж байгаа. За Израилийн хувьд бол энэхүү дайн байлдааны үйл ажиллагааг эхлүүлэх гол шалтгаан нь бол Израилийн иргэдийг суллах Хамас бүлэглэлтэй тохиролцоонд хүрэхийг зорж байгаа. За гэвч бол энэ нь ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг өнөөдөр бас иргэн харж байгаа юм байна. За Хамасын удирддаг Газын эрүүл мэндийн яамны ням гарагт гаргасан мэдээлэлээс үзэхэд тухайн 10 дугаар сарын 7-ны өдрөөс хойш нийтдээ 67,130 Палестин хүн Израилийн зэвсэгт хүчний дайралтанд өртөж амь насаа алдсан гэдгийг тооцоосон байна. За сүүлийн 2 жилийн хугацаанд өдөрт дунджаар 27 хүүхэд, өөрөөр хэлбэл 2 жилийн хугацаанд нэг цагт нэгээс илүү хүүхэд амиа алдаж байгаа гэдгийг Газын зурвасыг одоо удирдах байгаа Хамас бүлэглэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэж байна. 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс хойш нийтдээ 730 хоног өнгөрсөн. За энэ хугацаанд Израилийн батлан хамгаалах яамны зүгээс Газын зурвасад давталгаа хийж байгаа. За үүний улмаас өдөрт дунджаар 92 Палестин хүн амь насаа алдаж байгааг мэдгдсэн. Одоо хэвлэл мэдээллийн албаны мэдгдснээр 2023 оны 10 дугаар сараас хойш амиа алдсан палестинчүүдийн хувьд хэдэн одоо яг босогч террорист одоо бүлэглэл гэж өөрсдийнх нь нийлж байгаа хүмүүс байсан гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү асуудалтай холбоотойгоор ихээхэн хүчин чармаалт гаргаж байгаа. За түүний хувьд бол нийтдээ 8 дайныг зогсоохыг хүсэж байгаа. За 8 дахь дайн нь бол Газын зурвасад өрнөсөн энэхүү Израилийн дайн байлдааны үйл ажиллагаа зогсоохыг зорж байгаа. За үүгээрээ магадгүй цаашдаа Нобелийн шагналд хүртэх боломжтой гэж харж байгаа. За тийм учраас Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт олон нийтийн сүлжээнд бол нэгэн пост оруулсан байна. За тэрээр постод дурдахтаа Газын зурвасад гал зогсоох асуудлыг бол санал болгож байгаа. Хамас болон дэлхийн бус орны удирдагчтай энэ асуудлаар маш эерэг харилцсан гэж мэдгдсэн байна. За эдгээр яриа хэлцээ маш амжилттай болж байгаа. Хурдцтай үргэлжилж байна гэж Трамп нэмж мэдгдсэн байна. За техникийн багууд даваа гарагт Египтэд дахин уулзаж эцсийн одоо яриа хэлцээний нарийн ширэн зүйлийг баталгаажуулж тодруулах болно гэж ерөнхийлөгч постондоо бичсэн байна. Энэ бол Израилийн хувьд маш том гэрээ болж байгаа. За энэ бол хүн бүрийн хувьд маш сайн хэрэг. За бид барьцаалагдсан хүмүүсийг буцааж авахыг хүсэж байгаа. За та бүхэн одоо тэднийг буцааж авахыг хүсэж байна уу гэсэн асуултыг мөн одоо хариуд нь сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа тэрээр мэдгдсэн байна. За энэ бол Израилийн хувьд бол том ажил болно. За араб ертөнц, за мөн исламын ертөнц дэлхийн хувьд ч гэсэн маш том ажил болно. Тиймээс бид үүнийг бий болох гэж байгаад маш баяртай байна гэсэн мэдээллийг сэтгүүлчтэй уулзах үеэрээ Дональд Трамп мэдгдсэн байна. За Дональд Трамп нэм гаргаас өмнө Хамасын инхийн хэлцээр тим гэж одоо хариулт өгсөн гэдгээ утсаар ярьсныхаа дараа мэдгдсэн. За мөн Натаньяху ерөнхий сайдд бол ихээхэн уур бухимдалтай байгаагаа мэдгдсэн гэсэн албаны их сурвалжууд бас ярьж байгаа. За Израилийн ерөнхий сайдын зүгээс бол Газад явуулж байгаа үйл ажиллагаанд Израилийг аль болох ялуулах юм сонирхолтой байгаа. Өөрөөр хэлбэл хүчээр асуудлыг шийдвэрлэхийг зорж байгаа. За энэ нь бол хүмүүнлэгийн хямрал Газын зурвасад үүсгэж байгаа. Үүнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд Израиль болон одоо Газын зурвасад хоёр улс байх хэсэг талаарх бодлоготой ихээхэн өөрчлөлт оруулж байгаа. За зарим улс орнуудын хувьд бол Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс
төр татгалцсан байдалтай байсан болов Израилийн явуулсан дайн байлдааны үйл ажиллагаа за ялангуяа 2023 оны 10 дугаар сарын 7-ноос хойш бол Палестины олон иргэд бол амь насаа алдсантай холбоотойгоор Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг бол эрчимжүүлсэн. За Нүбийн ерөнхий ассамблеийн чуулганд оролцох үеэрээ өрөндийн томоохон орнууд бол Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа олон нийтэд бол хандаж мэдгдсэн. За энэ бол Израилийн хувьд бол дипломат томоохон ялагдал болж байгаа. За өөрөөр хэлбэл энэхүү дайн байлдааны үйл ажиллагаагаар зорилтонд хүрнэ гэж тооцож байсан боловч харамсалтай нь энэ нь дипломат ялагдал болж Израилийн талд очиж байгаамаа.